Соёлын өвийг сэргээн өвлүүлэгч Unitel Group үзүүлж байна. Монгол дуу 4К төсөл. Hero Entertainment, Unitel Group хамтран ирээдүйн хойч үедээ хуучны болон орчин цагийн сэтгэл хоногссон 100 дууг өвлүүлэн үлдээж байна. Би бол одоо анх 1988 онд Ардын богино дуулаачдын анх дугаар уралдаан гэж болсон. Тэгээ би 3 дугаар шатанд шалгараад тэгээ нөө бэлтгэл хийж явах завсар минь дамрах энэ зандан ширээ гэдэг дууны аяыг тоглоод. Тэгээ бид нар бол зөвхөн ингээд нөгөө Ардын 2 дууны найруулга гэдэгт л одоо зандан ширээ гэдэг дуу явдгийг л одоо сонсож л мэддэг байсан байхгүй юу. Түүнээс биш яг дууг нь бол ерөөсөө мэддэггүй байсан. Мэндэ ах тэр зандан ширээ гэдэг дууг тоглож ирсэн аа. Одоо энэ дууг ерөөсөө дуулдаг хүн байхгүй маа гэдгсэн байхгүй. Тэгсэн сүрэн орлогоо байхгүй одоо дуулах хүн байхгүй гэл тэгж. Тэгээд би бодохгүй юм миний нөгөө 2 дуу дутцсан. Одоо яадаг юм бэлээ гэд хажууд нь очиж цуугаал сүрэн орлогоо та надаа тэр зандан ширээ гэдэг дууныхаа үгийг хэлж өгөөч гэл тэгхгүй гэдгсэн чинь. За та чам шиг ийм мэц хоолойтой хүнд тохирохгүй байхаа даа гэл тэгж байна. Гэхдээ яг би бас нэг сурыг гэж бодсон юм аа л гэлээ. Тэгэл надад нэг 2 мөр хэлчээл цаашаа хүнтэй яриад л ингээл ингэж хэлсээр хагаал 3 бадгийг бичиж авлаа. Тэгэд одоо 3 дугаар шат орой шууд дуулах байсан юм чи тэр чи өдөөс хойш шахуу болцсон байсан юм чи. Тэгээ би нөгөө минь дамар ах дээр очиад л би энэ зандан ширээ гэдэг дууг дуулчвал яасан юм бэ гэлсэн. Тэг чи амжих юм одоо үгийн цээжлэх үл гэсэн. Цээжлэн гэх. 3 дугаар адгийн нэг л марчмаар юм шиг санагдаад байна. Алган дээрээ ингэж биччихгүй юу. Тэгээд гараад дуулсан. Тэгтээ үгээ мартаагүй л дээ. Тэгэл дуулаад л гараад ирсэн чинь хүмүүс нөгөө зандан ширээ гэдэг дууг ерөөсөө тэр үед хүмүүс дуулдаг байсан юм чинь. Тэг хүмүүсийг сонирхол тэгсэн чинь нөгөө хүмүүсийн дундаас л нэг хүн тэр гарынхаа алган дээр дууныхаа үгийг бичдэг хүүхэн хаа байна гэтэл намайг. Тэгсэн чинь одоо бавгийн тогсронгой. Тэгээ тэр нөгөө лоожн дээрээс үтсэн байна л да. Тэгээд лоожнаас харахад нөгөө алган дээрх бичиг нь харагдчихсэн гэсэн. Тэгэж анх одоо энэ зандан ширээ гэдэг дууг анх айгүй түргэн хугацаанд сураад дуулаад тэгээд би уралдаанд одоо нэлээд бас амжилттай оролцоод тэгэл одоо тэрнээс хойш одоо энэ дууг л одоо 30 хэдэн жил дуулсан байна да баг.